бурхантай ирсэн яриа гэж хөгжмөн зөөлхөн тавьж өгөхгүй. Энэ би дуучид татархаад Монголд би симфони найрлаг хөгжмөнтэй Монгол улсын яруу томлог симфони найрлаг хөгжмөнтэй концерт бүх шүлгээ уншижсэн. Тэрнээс хойш хөгжим дугуйр бол бас шүлгээ уншаад байдаг. Тийм өвчтэй болсон байгаа юм. Дуучидтай татархаж байгаа юм. За бусдын зовлон жаргал далжаасан бурхан хажуулдаг тамчийн талд би бурхантай би зүйл гэж ярьлаа. Тамчийн талын зах нь хаана байдгийм бэ гэж би бурханаас асуулаа. Бурхан надад тэнгэрийн хаяатай цуг байдгиймаа гэж хэллээ. Тэнгэрийн од олно гэж би бурханаас асуулаа. Бурхан надад бүрэнхий тэнгэрийн одод бүтнээрэн тэнд багтдаг юм а гэж хэллээ. Тэнгэрийн түмэн хийсэн билээ гэж би асуулаа. Бурхан надад ургасан бүхний нишд тэнгэр лугшиж төрсөн бүхний судсанд Монгол цус буцалсан сүнд түм байдгиймаа гэж хэллээ. Тэнгэрийн наран их урцуу гэж би бурханаас асуулаа. Бурхан надад ингэж хэллээ. Өглөө мансан нар дэгдүүтэн газар сүгдэж унж өдөржин тэнд хөлбөрч эрхэлдэг юм а. Тийм удам нутгаа гэж бурхан хэллээ. Тэнгэрлэг дээдсэн гэж сонирхсон чинь бурхан надад ингэж хариуллаа. Тоогтныг сөвтгөж толгойтныг бөхийлгэж явсан төр ёсны хичээлийг дэлхийн тэнэг тарихт заасан хорвогийн хааны удам гэж хэллээ. Бурхан инээмсэглэж байна. Бусдын зовлон жаргал далжаасан бурхан хажуулдаг тамчийн талд бурхантай би зүйлэндээ ярьлаа. Баярлалаа.